сайн байцгаана уу? Халдвар цаа өвчин нь болохоор ер нь халдвар цаа буюу полиомиелит өвчин нь болохоор вирусын гаралтай мэдрэлийн гэмтээдэг зочмог халдварт вирусын гаралтай өвчин байгаа. Тэгээд ер нь их уурхай дамжих зам нь бол өвчлсөн хүн болон өвчлсөн хүний ялгагдас бохирлогдсон хөрс усаар дамжиж халдварладаг байгаа. За ер нь бол халдвар цаагаар өвдсөн тохиолдолд үлдэцэхтэй саас аажилт үүсдэг. Эргэшгүй өөрчлөлт ер нь удаан эмчилгээтэй ч гэсэн үр дүн муутай. Насан туршдаа тийм саас аажилттай байхаа. Манай одоо Монголд бол одоо 1983 оноос хойш энэ тохиолдол бүртгэгдээ байгаа. Одоогоор бол вакцины үр дүн бас энд харагдаж байна. 83 оноос хойш бүртгэдэг гэхээр ер нь бол манайх Монгол улс бол халдвар цаг устгасан гэсэн батламжаа авсан. Энэ дагуу бол одоо нөгөө тандал судалгаагаа бол тасралтгүй хийж байгаа. Тухайн вирусээр өвдсөн буюу тухайн вирусыг тээгчээс болон тэр одоо нөгөө вирус маань айгүй олон хоног тухайн хөрс ба тэр ялгцсанд амьдрах чадвартай учраас 60 хоногийн дараа давтан одоо өвчлсөн юм уу сэжгэлсэн тохиолдлуудыг давтан үздэг тандалтын тийм шалгуур үзүүлэлтийг бас одоо манай мөрдөж байгаа журам тандалт бол тэгж авагдаж байгаа. Тэгэхээр одоо мэдрэлийн саас аажилтаас илүү бас нөгөө мэдрэл хордлогын шинж бас их давмгай явагдана. Цочмог эхэлдэг учраас тэгэхээр яг одоо өмнөх урьдчилсан шинж тэмдэг одоо өмнө нэг халуурах ч юм уу одоо бөөлжих ч юм уу тийм шинж тэмдэгтэй байгаад одоо тухайн одоо тэр одоо энэ өөр одоо дэгдэлттэй одоо нөгөө дархур зүй өндөртэй газруудаас ирсэн тийм зөөвөрлөгдөн эрхэл гэхээс биш одоо яг манайд бол агаарын хөрсний бохирдол агаарын бохирдолтой холбоотойгоор энэ өвчин үүснэ гэсэн юм байхгүй. Вирусын гаралтай учраас. Ер нь бол халдварт өвчнүүд нууц үетэй 7-аас 14 хоног. Тэгвэл энэ бол нөгөө зочмог эхэлдэг халдварт өвчин болохоор ямар нэгэн захын эрхтнүүдэд гинт тэр тусмаа 0-аас 15 насны хүүхдэд зочмогоор гинт саас аажилт үүсхийг бол ер нь энэ нөгөө нээсэн одоо тэр шинж тэмдэг вирусыг илрүүлсэн хүнийхээ нэрээр бол бэлэн барын хам шинж буюу энэ полиомиелит өвчин гэж сэжгэлж онцолдог байгаа. За саажих, өндөр халуурах, толгоо өвдөх, ерөнхий хордлогын шинж бас илүү дөлхөө явагдана. Ер нь булчин татах, гол нь татах, саажилт, саас аажилт, мэдрэлийн талын нөгөө одоо бөөмүүдийг илүү гэмтүүдэг. Учираас тэр захын мэдрэлүүд их гэмтдэг. Тэгэхээр таталт бол байж болох. Таталтаа тэгтээ одоо нөгөө халуураа датсан уу, хүүхдийн таталч олон янз болохоор яг эмнэлзүүгээр бас эмчнэр онцлох боломжтой. За энэ өвчний хувьд бол гэрээр эмчлэх ч юм уу одоо нөгөө амд амьдсан яриагаар эмийн сангаас халуун бууруулах юм авдагтай адилхан эмчилгээ зөвлөгөө хийх бол боломжгүй. Хамгийн ойрын эмнэлэг буюу анхан шатны эмч ажлын цагаар бол өрхийн эрүүл мэндийн төвтэй хандаад манай хүүхдийн манай одоо ингээд өглөөнөөс хойш бөөлдсөн халуурснаа дараа ч юм уу гент ингээд саачлаа ч юм уу гар хөл суларлаа тэр шинж тэмдэг илэрхий мэдэгдэх хэлэн бол ямар нэгэн байдлаар эмнэлгийн байгууллага тань. Аль болох эрт уншлан төдий чиний эмчилгээ үр дүнтэй үлдэц багтаа. Ер нь бол огт үлдэцгүй эдгэрхгүй. Яг үндсэн одоо полиомиелитийн вирусээр өвдсөн тохиолдолд бол үлдэцэхтэй захын болон саас аажилт ихтэй. Тэгээд ерөнхийдөө л бас тархины гэдэг чинь мэдрэлийн талаас өөрчлөлт үлдэцэхтэй тийм өвчин. Одоо бол одоо тархины усны шингэнд одоо үүсгэж тодорхойлох нөгөө бас өтгөн ялгцсандаа бас вирус тодорхойлох тийм шинжилгээнүүд л полиомиелитийн манай Монголд бол тийм лаборатори бас ажилладаг байгаа. Тэгэхээр өтгөний сорцыг ямар савнд яаж авахыг, ямар цагт, ямар хэмд тээвэрлэж одоо лаборатори хүргэхийн тэрний дараагийн хариуны дараа яах ёстой гэсэн заавар журам сайдын бас тушаалаараа явдаг. Хөдөө орон нутагч гэсэн мөн тушаалаараа одоо Улаанбаатар руу сорц тээвэрлэхийн лабораторитой сорцоо илгээдэг. Одоо ерөөсөө энэ тархилагтай халдварт өвчин энэ өвчний хувьд бол их ололтой тал их одоо нөгөө ахуйн хавьтлаар хэдийгээр халддаг ч гэсэн үүсгэгч нь вирус болохоор насан туршдаа одоо бусад өвчин шиг тэгээд нөгөө өвчгөр дархлаа тогтно гэсэн юм байхгүй. Вакцинаар л одоо бүрэн хамгаалагдана. Манай одоо Монголд бол төрхийн 0 тун буюу халдвар цагийн вакцины 0 тун хамрагдаад 2 сартай 1-р тун, 3-р 3 сартад 2-р тун, 4 сартад 3-р тун, сая 4 сар 19 оны 4 сарын болохоор тарьдгаар
цагийн 4-р тун хийж байгаа. Бүх 5 сартай хүүхдүүдэд нэг удаа. Тэгэхээр энэ бүрэн тундаа хамрагдсан тохиолдолд энэ саа өвчнөр өвчлөхгүй. Хөнгөн хүндгээд үлдцээрээ бас өөр одоо нөгөө мэдрэлийн талыг одоо төдий чинээ одоо нөгөө түргэн эрт онцлогдож олон эртний дутмагшил өөрчлөлт ороогүй байхад нэмжлэх юм бол бас арай үр дүнтэй тэр хүний амьдралын чадвар бас одоо бүрэн алдагдахгүй. Яаж саадсан ч гэсэндээ явдаг ч юм уу, саадсан ч гэсэндээ нэг талан саатай сул саатай ч юм уу тийм бас үлдэцтэй. Огт үлдэцгүй эдгэрдэггүй. Яаж тэр захын саа бусад эргэтний хүндрэлд одоо үе шатыг нэмэгдүүлчихгүй байх юм гэдэг нь бас эмч өвчтөн хоёрын л одоо хуйлангаас нь хамаарна та. За тэгэхээр ер нь номхон далайн баруун бүсийн оронд ордог байгаа манай Монгол. Түүнтэй одоо манай Монголтой адилхан бусад орнуудад бас мөн халдвар цагийн одоо өвчлөлийг бууруулах тийм одоо нөгөө засгийн газрын бодлого төлөвлөлт өндөө бас орсон байгаа учраас бас одоо энэ өвчлөлийг тохиолдлыг бууруулсан байгаа. Ер нь бол 3 одоо улсад бол энэ 19 оны байдлаар нутагшмал тархалт өндөртэй хэвээр байгаа. Афганистан, Нигер, Пакистан 3 оронд бол ер нь нутагшмал учраас эдгээр 3 оронд одоо цоорчих юм уу ямар нэгэн байдлаар явж байгаа хүмүүс бол энэ вакцинд бол сайн дураараа хамрагдаж цаанаасаа ч гэсэн бас нөгөө гадаад зорчих хүмүүсийн бүрдүүлэх материал юмд бол вакцинжуулалт, дархлаажуулалтанд хамрагдсан байх гэдэгт нь бас энэ полигийн вакцин буюу полиомиелитийн вакциныг заавал хийлгсэн байх ёстой гэсэн бас шалгууртай юм байна лээ. Тэгэхээр манайхан өөрийгөө болон бусдаа бас нөгөө энэ вирусны амьдрах хугацаа ихтэй болохоор эргээд ирэхдээ 60 хоногийн хугацаанд вирус тээгчээр ч юм уу тийм байх боломжтой учраас бас вакцинд хамрагдаад яваарай. Сайн дурын дархлаажуулалт бол манай халдвар тууцны судлалын үндэсний төвийн кабинетаар өдөр болгон ажлын өдрүүдэд ажилладаг байгаа. За ер нь